Татвар та бид. Татвар та бид. Санаа сайт түмний хэм буйнаар сан хөмргийн даллаг зогсоосон сайн үдс бүтээлийнхээ шинээр сайхан ирээдүйн гараг хөтлөсэй. Эрхэм сонсогчдод Татварын ерөнхий газар татварын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран бэлтгэдэг Татвар та бид нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Нэвтрүүлэг татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй үйлчлэх газрын дарга хүрэл чулуун оролцож байна. Тэгэхээр энэ удаад хувь хүний орлогын албан татвартай холбоотой мэдээллийг хүргэх болон хувь хүний орлогын албан татварын бүртгэл явагдаж дууссан шинэ мэдээлэл өгөө. Жил өрөө эцэст 2 сарын 15-наар залбир болгон бизнес эрхлэгч хуулийн дагуу хөнгөлж чөлөөлөлт эдлэх мөрөг бүхий хувь хүмүүс маань татварын албанд тайлан болон бусад материалуудыг ирүүлж тайлганадаг. За өнгөрсөн 2018 онд бол нийт татварын албанд 80 гаруй мянган тайлан ирүүлсэн. Үүнээс хөнгөлж чөлөөлөлт эдлэхээр 64200-аад иргэн маань тайлан ирүүлсэн байж байгаа. За нийт 37.9 тэрбум төгрөгийн хөнгөлж чөлөөлөлтийг эдлэнэ гэж тайлбарласан байсан. 2019 оны хувьд буюу өнгөрсөн хагас өдөр дууссан манай хуулийн хугацаа дууссан байгаа. Энэ хугацаагаар эцэлбэр болгон бид нэр тайлангийн эрсцээг авч үзэхэд бол нийт 65022 иргэн маань 47.4 тэрбум төгрөгийг хөнгөлж чөлөөлөлт эдлэхээр тайлан ирүүлсэн байна. 2 сарын 15-наар хуулийн хугацаа дуусаад бид нар бол тухайн тайлангийн бүх материалууд дээр энэ шинжилгээнүүдийг хийж үздэг. Энэ тухайн хүн маань яг хуулийн дагуу хөнгөлж чөлөөлөлтөд эдэлж гэнэ үү? Жишээ нь орон сууц худалдаа авсан, барьсан иргэд маань төрөөс анх удаа хөнгөлж чөлөөлөлтийг эдэлж байгаа юу? Өмнө жилүүдэд эдэлсэн байна уу гэх мэт эдгэдний шалгуурыг шалгаад за энэ тайлангийн үйл ажиллагаа бол дуусснаа. За ер нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бол тайлгнасан татварлагчийн тоо маань мянгаад хүнээр нэмэгдсэн. Нийт хөнгөлж чөлөөлөлтийн хамрагдах дүн маань бас өссөн дүнтэй тайлгнагдсан нь бол энэ жилийн хувьд тайлан хэвийн авсан гэж үзэж байна. Хөнгөлж чөлөөлөлт бол үндсэн хоёр чиглэлээр явж байгаа. Нэг нь бол хувь хүн амьдран суух зорилтоор худалдаа авсан, барьсан анхны орон сууцсан дээрээ хөнгөлж чөлөөлөлт эдэлж байгаа. Нөгөөх нь өөрийн хүүхэд өрчилж авсан хүүхэд асар хамгаалалтанд нь байгаа хүүхэд суралцсан тохиолдолд ихтэй сургуульд мэргэжлийн чиглэлээр суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдэлж байгаа. За өмнөх онд нийт дээр 64244 иргэн маань хөнгөлж чөлөөлтийн тайлан ирүүлсэн гэсэн. Үүнээс бол 27483 иргэн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг эдлэхээр тайлгансан. За үлдсэн иргэд нь бол орон сууцны хөнгөлөлтийг эдлэхээр тайлгансан байж байгаа. За нийт дөнгөж хувьд бол нэг 37.9 тэрбумаас 7 тэрбум төгрөг нь бол сургалтын хөнгөлөлттэй холбоотой, 30 тэрбум нь бол орон сууц худалдаа авахтай холбоотой гарч ирсэн байна. Мөнгөний хэзээгээр хэрхий яаж олгох юм бол нэгдүгээр. За хөнгөлж чөлөөлөлттэй холбоотой бид нар бол тайлан хүлээж аваад хяналтуудыг хийгээд яг хөнгөлж чөлөөлөлт авах дүнг татварын албатай нэгдүгээр үлрэлдээ багтаа тогтоогоод хоёрдугаар үлрэлд батад сангийн яамдаа хөргүүлдэг. Ер нь өмнөх жилүүдээс харахад бол 6 сараас эхлээд хөнгөлж чөлөөлөлтийн буцаа олголтууд бол орж эхэлдэг байж байгаа. За энэ мань өөрөө төсөвцөөсөн сангийн яамнаас засгийн газраас шийддэг юм буцаалтай байна. Тэгэхээр тэр тухайн үед шийдэгдэнэ гэсэн. Дээд тал нь мэдээж хэдэн төгрөг өгч байгаа. Яг одоогийн тайлан өгж байгаа буюу 2019 оны үйл ажиллагаа тайлгнаж байгаа иргэдийн хувьд бол хуучин хуулиар тайлгнагдаж байгаа. Нэгүгээр хэлэхэд орон сууцтай холбоотой хөнгөлөлтөн дээр бол 30 хүртэлх сая төгрөгийн буюу 3 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлтийг эдлэнэ. Сургалтын төлбөр дээр бол тухайн суралцагч олгосон сургалтын төлбөрт олгосон орлогоос 10%-аар нь мөн хязгаарт багтаан эдлэх үүрэгтэй байгаа. Шинэ хуулиар бол 2000 жишээ нь 20 онд орон сууц худалдаа авсан иргэдийн хувьд бол 21 онд татрын буцаалт эдлэхдээ 6 сая төгрөг хүртэлх төгрөгийн буцаалтыг нэгээр хэлгээд 60 сая төгрөг хүртэлх орлогыг хөнгөлнө. За дээр нь нэмээд ипотекийн зээлээр орон сууц авсан хүмүүс бол ипотекийн зээлийн хүүний зөрүүндээс мөн буцаалт авахар шинэ хуулинд тусгагдсан байгаа. За энэ талаар бол татварын албанаас тухай бүрт нь сурвалж сурчлагыг явуулах болно. Өөр зүйл рүү шилжүүлж болтон мөнгө ашиглахгүй байгаа. За одоогийн байдлаар бол тухайн хүний тайлгансан дүнг бол өмнөх жилүүдтэй адилхан шууд бэлэн мөнгөөр буюу тухайн хүн лөө шилжүүлэх, карт руу шилжүүлэх, данс руу шилжүүлэх үйл ажиллагаа хийгдэж байгаа гэсэн. Тайлангаа энэ өгөөгүй хүмүүст ямар боломж байна хоцорсон ч гэх юм уу тий. За тайлан эрүүлэлтийн хувьд бол хувь хүний орлогын албан татвар байна бол хөнгөлж чөлөөлөлттэй холбоотой олон үйл ажиллагаа эрхэлснээ тайлан гэсэн хоёр чиглэлээр явж байгаа. За хуулийн дээр бол татварын албан тайлан эрүүлээгүй
хүндэтгэн үүсэх шалтгаантай бол гэдэг. Одоо бүр хуулийн дээр зүйл залтуудаар заасан байж байгаа. Ийм хүндэтгэн үүсэх шалтгаан гэдэг. Эдгээр хүндэтгэн үүсэх шалтгаантай нөхцөл шалтгааныг одоо бүрэн тодорхойлоод татварын албандаа хүсэлт гаргасан нөхцөл тайлангийн хугацааг нэг удаа сонгож эхлүүлнэ гэдэг ийм заалт байгаа. Энэ удаа татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй үйлчлэх газрын дарга хүрэл чулуунтай ярилцлаа. Татварын ерөнхий газар татварын мэрэгсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран бэлтгэдэг татвар та бид нэвтрүүлгийн шинэ дугаарыг сонсголоо. Эрхэм үлсийн төлөө болохоор бидний эрхэлсэн ажил минь буян юм аа.